10 сарын 3-ны өдөр өнөөдөр 4 өдөр би гэрээсээ ажиллаж байгаа. Тэгэд өнөөдөр нэг влог хиймээр сандаад влог хийж удаа тэгээд газ бичлэгээ хийх гээд. За энэ миний setup гэрээсээ ингээд нэг юмрхүү ажиллаж байна. За би юуны тухай влог хий гэж бодсон гэхээр 5 сараас эхлээд одоо 10 сар гэхээр чинь 5 сарын хугацаанд тийм YouTube хийсэн байна. YouTube зөндөө бичлэг хийсэн байна. Зөндөө шортууд хийсэн байна. Тэгээд надад нэг ажиглагдсан юм ингээд эргэн тойрныхоо хүмүүстэй ч вайскул ингээд миний видеог үздэг усуудтай ингээд ярилцж хахад нэг 2-3 нийтлэг ингээд хүмүүс төрсэн сэтгэлдлүүдтэй. Тэгээд тэр нь юу гэхээр хийсвэр юм яриад байна. Чи хийсвэр юм яриад байна. Эсвэл чи арай өөр ондоо бид нар арай ондоо ч юм уу те. Чи арай илүү өөр гараанаас ихсэн тгээс эхлэх үжсэн юм те. Эсвэл чи хэлтэй ч юм уу чи бичвэр баримттай чи арай өөр хүн болохоор чиний яриад байгаа юм чинь чамаа тохирол бид нэр тохирохгүй байна гэдэг тиймэрхүү юм яриад байна. Товчхондоо хэлэхэд тийм биш ээ. Бид нар бүгдээрээ яг адилхан хүмүүс. Би ч гэсэн адилхан тгээс эхэлсэн. Би ч гэсэн анх хэл мэдтгүүл байсан. Би ч гэсэн анх бичвэр баримтгүүл байсан. Гадаад ирээ шууд бичиг баримттай болоогүй. Тэгэд миний ярьж байгаа юм ерөөсөө хийсвэр юм биш юм. Хоёрдугаар миний ярьж байгаа юм би өөр дээрээ туршаад эсвэл над дээр ингээд ажиллаж агаад ажилтдаг юмнуудаа би ингээд та нартай ингээд хуваалцаад эсвэл мэдхгүй юмнуудаа ингээд судлаад тэгээд та нартай хуваалцгаа би бас өөрөө тэндээс суралцж байгаа юм аа. Би яагаад тэгэхээр та нарт юм заах гад ч юм уу те ингээд үзэж байгаа асуудал хүмүүст юм заах гад гэгээгүй хамгийн гол нь би хүнд юм ингэж видеогоор ингэж хүрхэнгээ би өөрөө бас айгүй их юм сурдаг юм аа. Тэрнээс тэр айгүй чухал. Тэгээд би яагаад ном уншаасгүй хөрөнгө оруулаад эсвэл тэ тэтгэврээ одооноос ингээл бод тэ залуу байхаас тэтгэврээ бод одооноос бодохгүй болохгүй гэж яриад байна. Тэгэхээр би яг өөрөө тийм юм хийгээд тэр нь надад дээр ингээд айгүй зөв импакт юм тэ зөв зуршил ингээд болоод тийм учраас тэрийг яриад байгаа юм аа. Ерөөсөө тэр хийсвэр биш ингээд тэнгэрээс ингээд авцсан юм биш. Эсвэл мэдгүй сарын $17,000 одоо нэг өдөр $17,000 ашиг хийлээ гэхэд хүмүүс яриад байдаг. Тийм юм бол байхгүй. Би бол яг адилхан ажил хийдэг, 100% ажилдаг. Тэгээд ажил хийгээд тэрийг мөнгөө ингээ зөв зөвхөлүүлээд тэнгэр хөрөнгө оруулаад хөрөнгө босгох гэж яваа. Та нартай л адилхан. Ном унш гэдэг байгаа. Ном унш гэд би өөрөө мэдээж ном уншихгүй байвал та нарт ном унш те хүмүүс ном унш гэж хэлэх нь шалгахгүй. Энэ жил тодорхой яриад тэгээд энэ жил 2024 онд би нэг сард өөртөө сард нэг ном уншиж, жилд 12 ном унших гэсэн зорилго тавьсан. Тэгээд одоогийн байдлаар болонгод нийтдээ 14 ном уншсан байна. Тэр нь дандаа англи хэл дээр, эсвэл 2-3 ном герман хэл дээр. Тэгээд бусдын дандаа англи хэл дээр 14 ном одоогийн байдлаар уншиж явж байгаа. Тэгээд одоогийн байдлаар миний уншиж байгаа ном болонгод энэ Why Polymaths гэдэг энэ Аксиня Самойловагийн бичсэн юм гоё ном байгаа. Хилэн зузаан ном. Тэгээд би өөрөө ном уншихгүй та нарт мэдээж ном уншаа гэж хэлэх нь утгагүй. Тийм учраас ном унш гэж хэлээд байгаа. Тэгээд ном уншихын ач холбогдлыг бол нэг яриад байх шаардлага байхгүй угаасаа. За тэгээд хөрөнгө оруулалт гэж яриад байгаа. Тэгээд хөрөнгө оруулалт. Би өөрөө хөрөнгө оруулалт гэсэн бол хөрөнгө оруулалт гэж ярихгүй. Би тодорхой хэмжээгээр орлогынхаа хэдэн хувийг хөрөнгө оруулдаг тий. Тэтгэврийн санд хөрөнгө оруулдаг, үнэт цаасны санд хөрөнгө оруулдаг тий. Хүүхдүүдтэй хөрөнгө оруулдаг, өөртөө бас хөрөнгө оруулдаг. Би одоо 11 сараас сураад сурж эхлэх гэж байгаа. Тийм болохоор бас хөрөнгө оруулалт яриад байгаа. За тэгээ бас тэтгэврийн сан гэж яриад байгаа. Яагаад тэгэхээр хэзээ нэгс бид нэр хөшөржил таараа, хэзээ нэгэн цаг тэтгэвэр гарч ил таараа. Тийм болохоор одооноос бид нэр залуу байгаа дээрээ тэтгэврээ одооноос эхэлж бодож одооноос эхэл тэтгэврийн сандаа мөнгө хөрөнгөлөхгүй болохгүй хинч таныг аврахгүй тий ямар ч улсад амьдарч ирсэн хинч таныг тэтгэврт гарангуй чи хөгшөрчнөө тэтгэвэр гарцсан тий маа мөнгө гэдэг өгөхгүй. Тийм учраас бид нэр одоо мөнгө олж байгаа дээрээ ажил хийж байгаа дээрээ жоох мөнгөтэй байгаа дээрээ тэтгэврийн сангийг зузаалах хэрэгтэй. Тэтгэврийн санд мөнгө хийх. Тэгээ иймэрхүү юм ингээд ярангууд хүмүүс хийсвэр юм яриад ингээд жоох итгэхгүй байх шиг байдаг юм билээ. Ингээд тэнгэрээс ингээд аваад ирсэн. Чи мөнгөтэй болохоор ингээд. Тийм болохоор би яг яа гэж бодож байна гэхээр нэг видео өөрөө уншсан бүх номнуудыг гаргаж ирээд за би юм номд уншсан. Энээс ийм мэдэж авсан. Энэ миний амьдралд ийм хэрэг болсон. Тийм видео юм. Нэгдүгээр. Хоёрдугаар
яаж хөрөнгө оруулалт вэ гэдгийг ингээд бичлэг хийгээд оруулъя гэж бодлоо. Нэг $2,000 ч юм уу тий. Ямар үнд цаас авдгийг, яг яаж авдгийг, ямар платформ дээр авдгийг, тэгээ юу их хэвтэй, амархан юм уу, хэцүү юм уу гэдгийг яг ингээд лайв ингээд үзүүлэх гэж бодлоо. 2 дахь видео. За 3 дахь видео нь болохгүй тэтгэврийн сан тайлбарлая гэж бодлоо. Би яагаад тэтгэврийн сан одоо мөнгө хийж байгаа, ямар тэтгэврийн сан бидээ одоо миний амьдрал шавцаар өмсөө тий. Тэгээд тэр тухай бас нэг видео хийж гадаад юм яг ингээд нэг бодиттой юм гэж үзүүлэх гэж бодлоо тий. Би бас Монголд голомт капитал гэдэг үнэт цаасны компани бас үнэт цаасны юутэй данстай. Тэгээд тэрийг 2 жилийн өмнө нээж үтсэн. Тэгээд тэнцний их мөнгө байхгүй бага мөнгөнд дүнгээр ямар хөө байдгийг ингээд жоохон ингээд нөө үцгээ тийм хувьцааны данс нээсэн байгаа. Тэгээд гадаад байдаг монголчууд ч юм уу өөр улсад амьдардаг Монголоос өөр газар байдаг хүмүүс тийм данс нээж болдгоо шүү бас тий. Тэгээд Монгол тэнцээ бас хөрөнгө оруулж компаниудын хувьцааг авч хөрөнгө оруулж болдгоо шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд хөрөнгө оруулахад ер нь бол тий хөрөнгө оруулж өөрийнхөө хувийн санхүү гартаа оруулахад мэдээж амархан. Хамгийн гол нь эхлээд одоо миний ойлгож байгаа юу гэдэг юу айгу чухал байна гэхээр үндсэнтэй нэг сэтгэл зүгээ бэлдэх хэрэгтэй бил. Яг тэгэхээр ингээд YouTube ингээд хараад айсгүй хүмүүс ингээд яаж байгаа ингээд сонсонгууд би тэнд очиж опшн аваад би тэнд очиж forex ингээд наймаалтаа би тэнд очиж хөрөнгө оруулаад би тийм юмтай болсон. Тэнгүүд хүмүүс тэрэнд нь итгээд юм уу хүмүүстэй одоо яг тэр ингээд яаж ажилладгийг хөрөнгөний зах зээл яаж ажилладгийг day trader гэж ямар хүн байдгийг гэж мэдхгүйгээр хамаг хөрөнгө авч хийгээд тэр нь ингээд тэ 2 сарын хугацаанд ингээд улаан болдог ч юм уу хамаг мөнгө алддаг ч юм уу тэгэнгүүт паникт ороод яагаад тэгэхээр тэр цаад механизм цаад мөнгөний сэтгэл зүйг нь ойлгоогүй учраас team experience тэ team ингээд муу одоо тэр зарим ч яг мөнгө олж байгаа. Зарим нь ингээд муу туршлага хийгээд тэгээд ингээд нэг бүр мөрсөн ингээд хөрөнгө оруулалт гэдэг чинь тий казино юм байна. Тэг хөрөнгө оруулалт гэдэг чинь зүгээр л ингээд мөнгөө дэжин тавиад алдчихдаг юм байна гэдгийг ойлголтод хүрээд тэгээд мөнгөө зүгээр банкнд хадгалаад ч юм уу ямар ч өөр ашиггүй ямар ч ингээд зүгээр ингээд сул ингээд байлгадаг хүмүүс байгаа болов уу гэж би анзаарсан. Тийм болохоор юу хөрөнгө оруулахаас өмнө юуг анзаарах хэрэгтэй юм бэ гэхээр мөнгөний сэтгэл зүй яагаад хүмүүс тэ ингээд линеар ингээд боддгийг тэ 8 дээр 1 хэн 8 дээр 1 хэн 8 1 хэн 8 1 хэн 8 нэг хүмүүс бодож чадна шүү дээ тэ хүрээ тарчин тэгж ажилладаг нэ. Тэгээ 8 өөрчлөн 8 өөрчлөн 8 өөрчлөн 8 өөрчлөн 8 өөрчлөн 8 өөрчлөн 2 3 ингээд яваад тэгэл цаашаа хүн бодож чадахгүй. Ягаад тэр хүрээ тарих линеар ингэж явдаг. Прогрессив биш линеар явдаг учраас хүн олон жилийн дараах 10 жилийн дараах 20 жилийн дараах 30 жилийн дараах юмыг харж төсөөлжтэй ингээд план болоход аюу хэцүү байдаг. Угаасаа бид нэр натураасаа тийм биш. Бидний өвгдээд өнөө маргаашийн хоолоо яа тий. За өнөөдөр нэг юм ан хийлээ маргааш хоолтой байна. За нөгөөдөр яах вэ гэж хардаг байсан учраас тэд нар бидний ингээд бүр генд байгаа тийм одоо механизм тэрийг эвдэхийн тулд өөрийгөө хөгжүүлж ном уншиж бейсикүүдийг ойлгочоод дараа нь окей за хөрөнгө оруулахын тулд тий удаан хугацаагаар бодох шаардлагатай байна. Удаан хугацааны план хэрэгтэй байна. Тэр план ажиллуулахын тулд тийм арга механизм тийм стратеги тийм юмар явж иж дараа нь хөнгөлөлтөй болох юм байна гэдэг. Тэрийг ойлгохгүйгээр шууд ингээд өнөө маргааш амар их хөрөнгө тий ашиг олъё гэж ингээд энэ тэнд авчиж янз бүрийн скам, янз бүрийн хүмүүст хууртаад тэгээд хөрөнгө оруулалт гэдэг аягүй том зүйл болж хөрөнгө оруулалт гэдэг юмыг жоохон буруугаар ойлгоод байгаа юм болов уу гэж бодоод тэгээд би энэ видеонуудыг хийгээд байгаа. Тэгээд та бүхэн намайг дагаараа миний видеог үзэж байгаарай. Хамгийн гол нь basic-үүдийг ярина. Дараа нь яг практик тал руугаа хамтдаа орно. Яаж хөрөнгө оруулах, юу авах хэрэгтэй, яаж ашиг нь орж ирэх юм, бодиттой юм ярина. Тэгээд та бүхэн хамт байгаарай. Баярлалаа.